Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг номны одоо 12 дугаар бүлгийг үзэж байгаа. За тэгээд ер нь бол энэ хичээлүүдийн туршид одоо бид нар бурхантай хэрхэн хамгийн ойр дотны найз нөхөд болох вэ гэдэг сэдвээр суралцж байгаа. Одоо яаж бурхантай бид нар ойртож найз нөхөд тийм хамгийн одоо ойр дотны найз нөхдийн харьцаа тогтоох вэ гэдэг. Библи дээрээс одоо Рик Warren пастор аваад ингээд 6 зүйлийг хэрэгжүүлэх юм бол бид нар одоо ингээд бурхантай үнэхээр ойр дотны найз болж чаднаа гэсэн. Тэгээ бид нар өмнөх 11-р бүлэг дээр бид нар одоо хоёрыг нь үздсэн байгаа тийм ээ. Нэг нь бол бид нар бурхантай ойр дотны найз нөхөд болъё гэвэл ерөөсөө түүнтэй байнга харилцан ярих хэрэгтэй тийм ээ. Хоёрдугаарх нь бурханы хэлсэн үгийг бид нар үнэхээр одоо ингээд бясалгаж тунгааж тэр үгийг тэр одоо бурхны үгийг бид нар одоо яг өөрийн болгож авах хэрэгтэй гэсэн тийм ээ. Тэгээд одоо бас яг нөгөө нэг тэгээд өнгөрсөн 7 хоногт бид нар одоо 3 дугаар арга нь буюу 3 дугаар зам буюу би бурхантай шударга илэн далангуй байхыг сонгох хэрэгтэй гэсэн. За тэгээд та нар өөрсдөө ч гэсэн одоо за хүүхдтэйгээ тийм ээ. Би одоо өмнө нь ярьсан ер нь ингээд таны амьдрал тохиолдох харилцаанууд тийм ээ одоо ээж аавтайгаач байж болно, өөрийнхөө эхнэр нөхрийн хооронд ч байж болно, хүүхдтэйгээж байж болно тийм ээ. Бид нар амьдралд маш олон янзын хүмүүстэй харилцаануудыг бий болгодог. За тэгээд одоо сэтгэл судлаачид дөрөв судлаад юу гэж хэлж байна гэхлээр хамгийн одоо удаан тогтдог хамгийн эрүүл харилцаа бол одоо найз нөхдийн хамгийн сайн найз нөхдийн харилцаа бол хамгийн зөөр оршин тогтно юм аа гэж одоо гаргаж байна. Ухаанда таны хүүхдийнхаа ээж нь аав нь байхаас гадна хамгийн одоо ойрхон найз шиг нь ийм харилцаатай байвал одоо танай хүүхэд хоёрын харилцаа бол байж болох хамгийн сайн хөлбөр дээр очно. Та эхнэртэйгээ нөхөртөөгөө мэдээж одоо эхнэрийн хувьд нөхөр нь байж болно, нөхрийн хувьд эхнэр нь байж болно. Гэхдээ тэр харилцаа чинь хамгийн сайн найз нөхдийн харилцааны төвшөнд очих юм бол хамгийн эрүүл зөв сайн оршин тогтнодог гэж тийм ээ. Тэгэхээр бид нар ингэж бус хүмүүстэй найз нөхдийн ийм харилцаа тогтооход бид нар суралцах хэрэгтэй юм аа. Тийм ээ. Тэгэхээр одоо яг энэ үннийг бурхан мэдж байгаа учраас бурхан бид нартай одоо ингэ за би хамтаа эцэг хүүгийн харилцаатай бас одоо эзэн боолын харилцаатай байна гэхээс гадна чамтай би бас хамгийн сайн найз нөхрийн харилцаатай байхыг хүсдэгэ гэж. Тийм ээ. Тэгэхээр хамгийн сайн найз нөхдийн харилцааг бий болгоёг бол хамгийн нэгдүгээр зам нь одоо яах вэ? Байнга харилцан ярилцах. Тийм ээ. Та хүнтэй байнга харилцан ярилцаж байж л хүмүүс хоорондоо ойртдог. Хизээч та одоо ингээд одоо нэг хүн танд айгүй таалагддаг байна гэж одоо тэр хүнтэй хизээч ойртож уулзаж ярилцаж тэр хүний байр суурийг ойлгож өөрийнхөө байр суурийг илэрхийлэхээс нааш та хоёрын хооронд харилцаа бий болохгүй тийм ээ. Тэгэхээр байнга харилцан ярилцах хэрэгтэй гэсэн юм ээ. Бид нар одоо тэр нэгдүгээр энэ дээр бол таныг мэдсэн мэдээгүй таныг одоо бурхантай ярилцаагүй хамаагүй бурхан тантай 24 цаг хамт байдаг. Тэгэхээр 24 цаг надтай хамт байгаа бурхантай би өөрөө бас 24 цаг хамт байж суралцах хэрэгтэй юм аа. Бид нар тийм харилцаатай байх ёстой юм аа. Тэхийн тулд бид нар та өдрийн турш тийм ээ хийдэг зүйлсээ өөрчлөхгүй байж болно. Тэгвэл өдрийн турш амьдрахтаа үргэлж бурхантай ярилцаж амьдрч болно тийм ээ. Одоо гэж суралцсан тийм ээ. Тэгээд дараа нь бол бид нар бурхны үгийг бясалгаж суралцах хэрэгтэй гэсэн. Энэ дээр бид нар бас одоо ярилцсан тийм ээ. За хүн одоо англи хэлийг яаж сурд юм бэ? Тийм ээ. Одоо гадаад хэлийг яаж сурд юм? Тийм ээ. Өөрөөр хэлбэл
та нар гадаад хэлээр ярьж сурья гэвэл таны одоо ингээд оюун санааг нэг сав гэвэл тэр савыг та аль болох олон үг хэллэгээр л дүүргээд байх ёстой. Тэгээд та хүнтэй тулаад ярихлаар яадгүй гэхэлэр яг тэр савн дотроос л мэддэг үг хэллэгээ аваад эвлүүлээд л ярьдаг. Тэгэхээр хэлээр сайн ярьдаг болъё гэвэл таны тэр одоо оюун санаа чинь хэдий ч нэ олон үг хэллэгээр дүүрэн байна. Төдий ч нэ та тэр хэлээр одоо чөлөөтэй ярьдаг болно гэсэн. Яг түүнтэй ижилхэн тийм ээ. Чи бурхантай ярилцдаг, бурханы үг, бурханыг мэддэг бай гэвэл бурханы үгээр та өөрийгөө дүүргэх хэрэгтэй. Тэр олон ишлүүдийг мэддэг байх хэрэгтэй. Тэр үг ишлүүд хэдий ч нэ таны сэтгэл тэр бурханы үгээр дүүрэн байна. Төдий ч нэ та амьдралын альва нэг асуудал дээр тийм ээ. Одоо сонголт хийх, шийдвэр гаргахад тэр үгнүүд чинь танд хэрэг болох юм аа. Тийм ээ. Одоо ингээд таны уур айгүй хурж иж болно шүү дээ. Тэгвэл одоо та бурханы үгийг ишлэл байгаа шүү дээ. Уур хилэн дээр нар битгий жаргаа гэдэг. Тэгэхээр одоо ингээд би бүтэн өдөржингөө ууртаа явж байгаа бол би тэр бурханы үгийг надад санахад би тийм ээ. За би ууралтай байна. Тэгэхдээ би энэ одоо уур хилэн дээр нар битгий жаргаа гэсэн намайг өөрөөр хэлбэл бурхан намайг тэр одоо уурж бухимдаж байгаа асуудлаа дотроо өөрөө шийдээд тэр ууртай чигээрээ байхаа болоо гэж надад хэлж байна. Тийм ээ? Тэгээд хэн нэгэн хүн таны амьдралд одоо танд айгу мууг үлдлээ гэж бодё. Тэгвэл одоо Библиэлд юу гэдэг вэ? Муугаар битгий хариул гэсэн. Мууг сайнаар хариул гэсэн. Тийм ээ? Чи дайсныхаа төлөө залбир гэсэн. Тэгэхээр танд одоо ингээд та нэг хүнд үнэхээр одоо дургуун нь хүрээ тэр хүнтэй харахыг ярихыг ч хүсэхгүй байж болно шүү дээ. Бид нарын амьдралд тийм зүйл зөндөө тохиолдно. Тэгвэл Библиэлд юу гэж утсан байдаг? Тэ? Чи тэр хүний төлөө залбир гэсэн. Тэгэхээр одоо гихчлэн тийм ээ өөрөөр хэлбэл бид нар тэр бурхны үгээр өөрийгөө дүүргэж явах юм аа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бид нар бурхантай шудраг илэн далангүй байхыг сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи бурхантай найз нөхөр болёо гэж байгаа юм болвол чи бурхны өмнө дүр эсгэх хэрэггүй. Тийм ээ? Чи яг үнэндээ чамд ямар байгаагаа илэрхийл. Ялангуяа одоо ингээд бид нар амьдрал тохиолдож байгаа маш олон асуудалд бид нар өөрсдөө ингээд бурханд гомдсон, бурханд урам хугарсан явдаг юм аа гэж энэ дээр бид нар үтсэн мэ. Тэгэхээр түүнийгээ бурхны өмнө очиод үннээр нь хэлээ. Тийм ээ? Би одоо яг үнийг ингээд би ялангуяа энэ хэсгээс би өөрөө ч гэсэн өнгөрсөн 7 хоногт би айгүй өөрөө ч гэсэн би яг ингээд нэг өөртөө байгаа зүйл айгүй тод болж харсан. Тэгээ үнэхээр одоо ингээд би одоо итгэгч болоод амьдрал одоо ингээд амьдраад явхдаа ухамсаргүй тийм ээ. Одоо ингээд амьдралынхаа алхам болгоны төлөө л ер нь бол ингээд бурханд залбираад л амьдрал яваад байдаг тийм ээ. Тэгэл одоо ингээд би бол одоо ингээд бурханд намайг та эрүүл байлгаж өөрийгөө зөндөө залбирдаг. Тэгэл явж идэл ингээд ялангуяа одоо өнгөрсөн намраас хойш би ингээд айгүй ойрхон ингээд дандаа ойрхон өвдөд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд тэгэнгүүт миний дотор ухамсаргүй төвшөнд миний дотор ямар мэдрэмж төрдөг вэ гэхэлэр би ингээд бурханаас зөндөө гуйсан шүү дээ. Намайг эрүүл байлгаад өөрөөс би ингээд өвдөд байна. Тэгэхээр одоо ингээд бурхан намайг сонсоогүй юм шиг. Тэ бурхан миний залбирлыг тоохгүй байгаа юм шиг. Бурхан миний залбирлыг биелүүлж өгөхгүй байгаа нь бурхан надаас хол хөндөй байгаа юм шиг ийм мэдрэмж бидний дотор төрдөг юм байна. Тэгээ бид нар өөрийн мэдлэггүй бурхан дотроо жоохон гомддог, бурханд жоохон ууралдаг, бурханаас жоохон хөндөрдөг, бурханд жоохон урам хугардаг. Тэгээ би эндээс ингээ харсан. Ер нь бид нар өөрсдөө ч мэдэхгүйгээр, анзаарахгүйгээр амьдралын маш олон салбарт яг үнэндээ бол бид нар бусд хүндэж биш, амьдралд ч урам хугардаг биш, бурханд урам хугарах явдал бидний дотор яг үнэнгээсээ их байдгийн байна. Тэгээд тэрийг бид нар ухамсардаггүй юм байна. За би бол жишээлбэл одоо за би бурханд гомдоод, бурханд уур хүрээд, бурханд урам хугараад гэж би бодчих чадахгүй шүү дээ. Яг үнэнгээсээ. Яг бол тэр чинь
агуу хүчрэх бурхан шүү дээ. Би бурханд гомддог, уурладаг, тонирхдаг би юу хинбэ гэхээр шүү дээ. Яг миний ухамсартай сэтгэлд гэтэл яг жинхэндээ хүний мөн төрхийн үүднээс бол би өөрөө ч мэдлгүй бурханд урам хугардаг. Бурханд би ингээд залбирсан, бурхан энийг сонсоогүй, харин ч эсрэгээр одоо ингээд өвдсөн. Тэг ингээл би өмнө нь бас ингээл зөндөө өмнө нь ч гэсэн одоо ч гэсэн тэг залбирдаг ингээл намайг ингээл аюул ослоос хол байлгаж өгөөрэй гэл. Тэгэл явж байгаа л би нэг өдөр бүр машина ямбитл мөргөлдөө. Тэгээ бүр тэр машина бүр хаяхад хүрсэн. Тэгээ би ингээд тийм аваар тохиолдсны дараагаар миний сэтгэлд юу орж иж байна гэхэл би бурхан дандаа л намайг битээ аваард оруулж өгөөрэй гэл залбираал байсан шүү дээ. Тэгтэл ингээл аваарт орчлоо шүү дээ гэдэг нэг ийм мэдрэмж төрж шүү дээ. Гэхдээ би яг өөрөө гүйцэд ухамсарлахгүй мөртлөө яг үнэндээ бид нар сэтгэлдээ бурханд урам хугардаг. Бурханаас энийг ингээд одоо би өөрөө яваад аваар хийцнийхээ төлөө тэрний төлөө би бараг л бурханыг жоохон буруутгадаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж яана гэхэлэр амьдралын асуудал болгоноос болоод бид нар миний бурханд би одоо ингээд бурханд өөрөө мэдлгүй гомддог, өөрөө мэдлгүй урам хугардаг, өөрөө мэдлгүй уурладаг юм байна. Тэрийг би тэр болгон ингээд 100% ухамсарлахгүй шүү дээ. Тэгэхдээ би яг өөрийгөө харвал зарим нэг хэсэгт би залбирах урам зориггүй болдог. Залбирах нэг хүсэлтэй биш болдог. Библийн үг унших дуртай биш болдог. Тийм ээ. Тэгээд энийг би ингээ харчаад би бол ер нь бол яг үнэндээ ингээд нөгөө хүүхэд ээж аваасаа ингээд ээж аваа ингээд өгөрөө гэж хаад хийж өгөхгүй болохоор ингээд нэг ургунаад ингээд нэг хол яваад ингээд тунирхаад байгаа мó айлах гээд байгаа мó тийм ээ. Нэг тийм одоо реакц хүүхдээс гардаг штэ. Тэгэхээр би бурхны өмнө бас яг иймэрхүү зан гаргаад байдгийн байна штэ гэдгийг хөндлөнгөөс олж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо нэг энэ 3 дугаар хэсэгт байгаа тийм ээ. Одоо ингээд бурхантай шударга илэн далангүй байхыг сонгох хэрэгтэй гэдгийг дээр бид нар юу гэж ойлгож байна гэхэлэр за би бурхны өмнө очиод өөрөө мэдлгүй би бурханд гомдсон, өөрөө мэдлгүй би бурханаас холдсон, өөрөө мэдлгүй би бурханаас нэг сэтгэл хөндөрцөн байдгийн байна. Тэгээд тэднийх нь гол шалтгаанууд дандаа би залбирсаар байтал би бэлэхгүй байгаа залбирлынхаа төлөө эсвэл амьдралдаа тохиолдож байгаа сайн муу асуудлуудын төлөө би өөрөө мэдлгүй ухамсаргүйгээр би бурхныг буруутгадаг ийм сэтгэл миний дотор явдаг юм байна. Тэгэхээр бурхан надаас юу гэж байна гэвэл ганц зэрэг чиний дотор ийм зүйлс байгаа. Тэгээд тэр гэж шудраг илэн далангүй байна надтай. Ингэснээр би бурхны өмнө очиад би ингэсэн юм тэгээ би ингээд танд гомдсон байна. Би тань дээр энд урам хуурсан байна. Тэгээ би танаас жоо холдсон байна. Альва хоёр хүний хоорондын харилцаа хизээд эдгэрдэг вэ гэвэл би биэндээ чин үннээ хэлж иж л эдгэрдэг. Би одоо шагаатай муудалцчаад үгүй би шагаа чамтай муудлаагүй. Тэгээ шагаа надраа ганц зэрэг танаад уурлаад байна шүү дээ. Үгүй би уурлаагүй. Ингээд байвал яг тэгнээс уурлаад байгаа мөртлөө би тэрийг өөрөө ч гүйцэд ухамсарлахгүйгээр өөдөөс чи харах худлааг гүрийгээд байвал энэ харилцаа хизээч яг байх ёстой цэг дээр очихгүй шүү дээ. Та нар эхнэр нөхрүүд зөндөл тэгж байгаа үсттэй. Би уурлаагүй гал уурлаад яваад байдаг те. Би гомдоогүй гал гомдоод яваад байдаг те. Уурлаагүй гэдээ чи яах гээд байгаа. Наадах чинь гомдоогүй гэдээ яах гээд байгаа ингээл гомдоод уурлаад яваад байдаг штэ. Тэ? Яг заримдаа бид нар ингээд ичгүүртэй байдалд орохгүй тул зориуд худлаа ярьдаг. Олонх тохиолдолд яг үнэндээ энэнд миний уур хүрээд байна, энэнд миний дургу хүрээд байна гэдгийг нөгөө хүний өмнө гэтэл өөрийнхөө ч өмнө тэрнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байна. Тэгэхээр энэ одоо 3 дугаар алхам бол юу гэж байна гэхэлэр бид нар ерөөсөө бурхны өмнө очиод яг үнэн байдлаа хэлэх цагт би өөрөө ч эдгэрдэг, миний бурхантай харилцаа ч эдгэрдэг юм байна. Тийм учраас одоо тэр энэ 3 дугаарх нь би бурхантай шудраг илэн далангүй байхыг сонгох хэрэгтэй гэсэн. За. Цааш нь одоо 4 дугаарх нь тийм ээ. Би бурханд итгэлээр дуулуурхахыг сонгох ёстой. Та
Та ойлгохгүй байгаа үедээ ч гэсэн Бурхны мэрэгэн ухаанд итгэж түүний хий гэсэн бүхнийг биелүүлэх болгонд таны Бурхантай нөхөрлөл тань улам гүнзгийрч байдаг. Бид дуулууртай байдлыг нөхөрлөхгүй нэг чанар гэхээс илүүтэйгээр эцэг их дарга болон удирдах албан тушаалтны өмнө хийдэг үйлдэл гэж андуу боддог. Гэсэн хэдий ч дуулуурт байдал нь Бурхантай дотносох нэг нөхцөл хэмээн Есүс маш тодорхой хэлсэн байна. Тэрээр Иохан 15:14 "Хэрв та нар миний тушаасныг хийдэг бол миний нөхөд мөн" хэмээн хэлжээ. Тийм ээ. За энийг бол ерөөсөө баг бүгдээр зөвшөөрнө, тийм ээ. За одоо танд ингээд ойрхон найз чинь байвал одоо ингээд та ойрхон найзтай, тийм ээ. Ямар ч одоо нэг тайлбарлахгүйгээр хөөе одоо ингээд те залгаад за одоо мөнгөн битэр аяга ойрхон найз байна гэж бодё, тийм үү. Тэгвэл би мөнгөн рүү залгаад хөөе мөнгөн одоо мөнгөн чинь улсад амьдарч байгаа шүү дээ. Би ч одоо Америкт амьдарч байгаа шүү дээ. Тэгээ би мөнгөн рүү залгаад хөөш мөнгөн би тэдэн сарын тэдэнд Улаанбаатарт очиноо. За ёо. Чи өгрөөд ирээр. Тийм ээ. Яах гэж байгаа юм? Бүү мэд. Тийм ээ. Яг яах гэж уулзах гэж байгаа юм? Уулзаад юу хийх гэж байгаа юм? Одоо юуны учраа уулзах гэж байгаа? Эсвэл мөнгөө чи завтай мó, завгүй мó? Чи тэр үеэр ирэх юм уу, ирэхгүй мó гэдэг асуулт ерөөсөө байхгүй. Тийм ээ. Би утастаад мөнгөө би тэдэн сарын тэдэнд очин, тэдэн сарын тэдэнд одоо нэг тэнд уулзъя хоёлаа. Би ингээ хэлэхлээр мөнгөн ерөөсөө надаас ингээд яах гэж байгаа, яг юу гэж уулзах гэж байгаа, уулзаад яг юу хийх юм, за хэд хоног хамт байх юм, би ажиллаа яах юм, би унаагаа яаж зохицуулах юм, тийм ээ. Энэ ямар ч асуултгүйгээр мөнгөн намайг сонсно. За тэгье. Тэгэл өөрөө бүх юмаа зохицуулаад яг тэдэн сарын тэдэнд бит хоёр уулзч байвал тийм ээ. Танд чиг хөндлөнгөөс харж байгаа хүмүүст чи юу гэж харагдах вэ? Энэ мөнгөн ганцрог хоёр үнэхээр сайн найзууд юм байна. Тийм ээ. Ерөөсөө тэр тайлбар байхгүй, асуулт байхгүй. Хэлсэн бол оо тэгээ. Тийм ээ. Энэ болвол үнэхээр одоо энэ үйлдэл юуг харуулж байна гэвэл бит хоёр хэр зэрэг ойрхон найзууд вэ гэдгийг л харуулж байгаа. Тэгвэл Бурхан яг үүнийг биднээс хүсдэг. Бурхан таныг ямар нэг зүйл хий гэхлээр нь за. Тэ? Таны бодлоор шал утгагүй юм байж болно. Таны бодлоор шал буруу зүйлийг таны хий гэж ээж болно. Гэсэн ч та сонсоод за Бурхан тэгж байгаа л хийнэ. Тэр тэгж хэлж байгаа, Бурхан хэлж байгаа бол бид угаал хийнэ. Асуудал байхгүй. Миний бодлоор болвол буруу юм шиг, миний бодлоор бол ядаргаатай юм шиг, миний бодлоор бол залхуу хүрмээр юм шиг, миний бодлоор шал буруу юм шиг санагдаж болно. Гэхдээ хэрэг Бурхан гэж хэлж байгаа бол заавал нэг шалтгаан байгаа. Тийм учраас хийн. Тийм ээ? Надад ч гэсэн яг одоо ингээд манай нэг найз байдаг. Би тэгээд олон жил бид нар айгу найз явж байгаа. Тэгээд би ерөөсөө нэг би одоо ингээл нэг удаа өнгөрсөн жил би одоо ингээд нэг юу хийхгүй тэр найзтайгаа ярьж байгаад хүүшээ хөдөлгөөн хамт нэг Европ уулзъя гэж тэгсэн чинь харин би одоо Европ болохоор яадаг болоо амжихгүй байж магадгүй гэж тэгэхгүй тэгсэн чинь ингээд би өнгөрсөн өвөл яг Сингапур явах болохгүй тэгэхээр би төрөв чинь мессеж өчөхгүй за би тэдэн сарын тэднээс тэдэнд би Сингапур орноо уулзах хөврөө үздэй гэж тэгсэн чинь за гэж тэгэхгүй юу ерөөсөө өөр ямар ч өгүүлбэр байхгүй шүү дээ. За. Тэр очих юм болов үгүй юм болов гэж мэдэхгүй л байгаа шүү дээ. Тэгэл явхад өхүүлж байгаа л мессеж өчгөө өөш. За би тэдэн сарын тэдэнд очлоо шүү дээ. Тийм үү. За би тэгвэл тэдэнд очиноо гэж тэгэхгүй. За. Тэгэл очиод нэр хүрээд ирлээ. Тэр чи одоо их нэртэй гэр бүлтэй хүн шүү дээ. Ганцаараа хүрээд ирчих. Тэгэл 2-3 өдөр бид нар ингээл гадуур дотор дэмий санаж байгаа нь би ингээ явж чад асуухгүй. Чи ер нь одоо ингээд ажилтай байгаад ирчих юм уу ажилгүй юм уу гэсэн. Юу гэж байгаа юм бэ? Чи л эргээ хийцтэй. Тэ? Өөрөөр хэлбэл юу гэж хэлж байгаа юм гэхээр би чамд ирнэ гэдээ амлцсан.
Тэгээд амлсан учраас би ингэ гэж байгаа. Би ингэ баг үнэмшихгүй байхгүй. Би одоо юу ч ярьж болно шүү дээ. Би юу ч хэлж магадгүй шүү дээ. Тэ? Гэтэл надаас ямар ч асуулт асуухгүйгээр тийм ээ. За уулзъя. Тэгээд уулзаад хийж байгаа юм байхгүй шүү дээ. Зүгээр л хэдэн хоног л хамт ангалзаж энд ч нэг хоол идэл тэнд ч нэг дэлгүүр ороод тэгэл би нэгэ дооглоод мар гэж байгаа л тэгэл зал яваад өгч. Тэ? Тэгэхээр энэ нь надад юуг харуулж байна гэвэл одоо энэ хүн битэрийн нөхөрлөл ямар одоо энэ хүний хувьд миний бит хоёрын нөхөрлөл хэр зэрэг үн цэнтэй байна вэ гэдгийг л надад ингэ мэдрүүлж байгаа байхгүй. Тэ? Тэгээд тэрийг мэдрэхлээрээ би одоо тэр хүнтэй нөхөрлөлөө би бүр ингээ хамгийн өндөрт тавьж штэ. За манай найз ингэдэг шүү. Би ерөөсөө энэ дээр би бас яг ийм байх ёстой шүү. Би бүр ингээ золиос гарах ёстой шүү. Би ямар ч асуулт асуухгүй. Би ямар ч тайлбар тавихгүй. Хэрвээ яг үг хэлж байгаа үг болгоныг би анхаарч сонсно. Тэгээд за тэгвэл тэгнэ. Тийм ээ. Тэгэхээр яг л ийм л нөхөрлөлийг бурхан биднээс хардаг гэсэн үг. Бурхан бидэнд яг ийм нөхөрлөлийг өгдөг. Тэгээ биднээс бас яг ийм хариу реакц авах юм бол энэ нь бурханыг үнэхээр баярлуулдаг. Тэгэхээр энэ дээр хэлж штэ. Та ойлгохгүй байгаа үедээ ч гэсэн бурханы мэрэгэн ухаанд итгэж түүний хий гэсэн бүхнийг биелүүлэх болгонд таны бурхантай нөхөрлөл тань улам гүнзгийрч байдаг. Тийм ээ. Тэгэхээр бид нар одоо яг бурхантай харилцааг бол үнэхээр одоо маш их хүндэлж дээдлж авч үзэх хэрэгтэй юм аа. Тийм ээ. Одоо бидний хамгийн наацхан нэг жишээ байна, тийм ээ. Бурхан биднэрт юу гэж хэлсэн гэхээр за чи бүтэн сайныг надад зориулаарай гэсэн. Бид нар завтай завгүй байна, ажилтай ажилгүй байна, тэ? Амьдрал янз бүр байна. Тэгэхдээ бүтэн сайнны өдөр бол миний бурхантай хийсэн одоо тогтоосон цаг авсан цаг. Тэгэхээр би тэнд салхич орж исэн, борооч орж исэн очино. Тийм ээ. Би өмнө нь ярьжсэн. Бид нар ингээд маш олон бид нар ерөөсөө сүм дээр очиж бурхны номлолыг сонсох гэж очиж гинөө гэж бид нар айгүйх бодоод байдаг. Тэгээд очичоод ингээд номлол олигтой байсангүй, ерөөсөө номлолыг ойлгосонгүй, энэ шал дэмий номлол байлаа. Би ерөөсөө ивэл авсангүй гэж ярьж явах гээд байдаг. Бид нар бүтэн сайнд тэр бурхнаас номлол сонсох гэж очиж байгаа юм бишээ. Нэгдүгээр зорилго нь мэдээж очиод номлол сонсох сайн уу сайн, зөвөө, сайхан. Бид нар нэгдүгээр юу гэж очиж байгаа гэхлээр би бүтэн сайнд өдөр болгон очиж байгаагаараа би бурхныг хүндэлж очиж байгаа. Яг би бурхан минь та миний хувьд маш чухал учраас би энэ өдөр энэ цагт би тантай уулзах энэ appointment энэ цаг дээр би ирж гин. Би мэдлээ тайлбар тавиагүй. Би тэн дээр золиос гаргаж ич болно. Тэрнийг би дурдахгүй. Би очино гэсэн бол яг тэр очих газараа, очих цагтаа яг л очино. Тийм ээ. Энэ маань миний одоо бурхныг хэр зэрэг дээдлж, бурхан миний хувьд хэр эрхэм байна гэдгийг харуулдаг нэг жижигхэн тэмдэг сорилт юм аа. Тийм ээ. Үүгээр л тэрнээс би одоо ингээл бурхан минь танд би амар хайртай шүү. Би таастай миний хамгийн сайн найз шүү гэсэн мөртлөө очдоггүй, уулздаггүй, ярьдаггүй, хэлсэн үгийг нь ерөөсө биелүүлдэггүй. Нэг юм хэлэхдээ л өөдөөс нь олон таван юм асуугаад, шалгаагаад ингэх юм уу, тэх юм уу, ерөөсө амжихгүй. Тэ? Асууж яснаа ерөөсө амжихгүй юм байна, чадахгүй. Тийм ээ? Ийм найз гэж байх уу? Тийм ээ? Хошин шог байдаг шүү дээ. Ингээд хинэ чи гаднаас ингээд надад ундаа авчираад өгөөч гэсэн. За гэл. Алийг нь авах юм. Тэ ингээд тэрийг юм уу, энийг юм уу, ямар савтайг юм, тэдийг юм уу, тэдний ширхгийг ямар амттайг ингээд асууж агаад тэг ингээд нөгөөх нь ингээд бүгдийг нь хэлж байгаа байхгүй. Тим ундаа аваад ир гэл. Тэгэл эргэж харснаа. Хинэ гэл. Гэсэн. Чадахгүй гэдэг. Юусе чадахгүй гэж хэлэх гэчил тэр болгоныг асууж байгаа шүү дээ. Тэр нь бол хошин шог тийм ээ. Тэгэхээр бид нар олонтоо бурхантай яг ингэж харилцдаг. Ингэж өөрөөсөө ингэж харилцчаад
Тэгэд одоо миний бурхантай харилцаа өлегтэй болж өгөхгүй наа. Бурхан минь та харилцааг сайжруулад өгөөч гэж гуугаад байдаг. Бид нар өөрсдөө шийдвэр гаргах хэрэгтэй. Бид нар өөрсдөө зориулалт гаргах хэрэгтэй. Бид нар өөрөө тэр бурхантай уулзах цаг дээр цасч орж исэн, борооч орж исэн зогсдог байх хэрэгтэй. Бид нар өдөр бүр бурхантай ярилцахыг, түүний үгээр өөрийгөө дүүргэхийг сонгох хэрэгтэй. Тийм ээ? Ингэж байж бид нар бурхантай найз нөхөр болж чадах юм аа. Тийм ээ? Тэгээ Иохан номын 15:14. Хэрв та нар миний тушаасныг хийдэг бол миний нөхөд мөн. Есүсийн хэлсэн найз гэдэг үг нь хааны өргөөнд хэрэглэгддэг. Хааны найз гэсэн утгатай адил болохыг би түрүүчийн бүлэгт онцлсан байгаа. Хааны найзууд нь тусгай давуу эрэхтэй хэдийж хаан дуулууртай байж түүний тушаалыг биелүүлэх үүрэгтэй хүмүүс байдаг. Бид Бурхны найзууд боловч түүнтэй энд тэнцүү биш. Тэр бидний хайрт удирдагч ба бид түүнийг дагдаг юм аа. Бид үүрэг учраас айснаасаа эсвэл хүчээр л Бурхан дуулуурладаг биш бөгөөд харин бид түүнийг хайрладаг ба тэрээр юу бидэнд хамгийн сайн болохыг мэддэг гэдэгт итгэдэг учраас л Бурханд захирагддаг. Бидний төлөө хийсэн бүгдийнх нь учраас түүнд талархан бид Христийг дагахыг хүсдэг бөгөөд түүнийг хэдийчнээ ойрхон дагах тусам бидний нөхөрлөл тэдийчнээ гүнзгийрдэг. За ер нь одоо бурхантай итгэгч болоод олон жил амьдарч байна. За тэгээд энэ харилцаа дандаа айгүй сайхан байсан гэж хэлж мэд чадахгүй тийм ээ. Одоо би түрүүчэн та нарын өмнө яг одоо үннээ хүлээж байгаа шиг тийм ээ. Бурханд урам хугарах өдрүүд байлаа. Бурханаас холдож явсан он жилүүд ч байлаа. Тэ бурхантай зүгээр л өнгөц нэг хай гэд өнгөрдөг харилцаатай ч он жилүүд байлаа. Гэсэн ч одоо ингээд явсаар байгаад энэ харилцаануудаас одоо би ер нь явж юуг ойлгоо одоо ингээд итгэлийн амьдралд юу ойлгоо гэвэл миний хүсэл биш тийм ээ. Бурхны миний хүсэл төлөвлөгөө биш. Бурхны хүсэл төлөвлөгөө л үнэхээр миний амьдралд хамгийн зөв юм байна гэдгийг одоо л нэг юм арай чамаа нэг ойлгож зөвшөөрөх төвшөнд хүрж байгаа. Тэгээ би өнөөгөр бол би бас Бурхан өмнө өөр одоо энэ харилцааныхаа энэ дэвшлийн төлөө бол би жоохон бахархаж байгаа байхгүй юу. За нөгөө нэг Монгол ардын нөгөө нэг одоо Монгол үг гэдэг чинь одоо 60 хүрч ухаан суугаад 61-т өхнэ гэдэг шиг. За яхаа 60 хүрхийн алдад бол ер нь бас жоохон ухаан сууж байна. Юу гэвэл өөрийн хүсэл төлөвлөгөөг бариад чичрээд байхаа болоод зогсоод заавал Бурхны хүсэл төлөвлөгөөг дагнаа. Яагаад гэвэл миний өнгөрсөн амьдралын туршид миний өөрийн хүсэл, миний өөрийн төлөвлөгөө болгон ерөөсө тэр болгон зөв байгаагүй гэдгийг миний амьдрал надад баталж харуулсан. Миний хүсэл төлөвлөгөөнөөс зөрөөд Бурхны миний амьдралд авчирч тавьсан хүсэл төлөвлөгөөнүүд нь маш олонтой зөв байгааг би харсан. Тэгэхээр нэг Бурхантай амьдарсан энэ хамт амьдарсан энэ амьдралын туршлагаас надад одоо юу үлдэж байна гэвэл за би ерөөсө Бурхан намайг өнөөдөр үнийг хийж байгаа бол түүнийг л хийх ёстой юм байна. Бурхан намайг энд байгвал би тэнд байх ёстой юм байна. Бурхан намайг энд үйлчлэлгүй би яг тэрэнд л үйлчлэх ёстой юм байна. Би өөдөөс нь ингээд үгүй би энийг хийхгүй тэрийг л хийнэ гэдэг ийм хандлагаар би Бурханд хандаж болохгүй юм байна. Миний одоо итгэлийн амьдралын чиг хувь хүний амьдралд ч гэсэн гарсан бүх алдаа буруутгалын үндэс нь би өөрийн бодлоор өөрийн хүслээр зүтгэхэд байснаас л гарч иржээ гэдгийг нэг ингээд бүр түрхэн ойлгоод ирж байна. Тэгэхээр саяны үлбэр бид үүрэг учраас айснаасаа эсвэл хүчээр л Бурхан дуулуурладаг биш бөгөөд харин бид түүнийг хайрладаг ба тэрээр юу бидэнд хамгийн сайн болохыг мэддэг гэдэгт итгэдэг учраас л Бурханд захирагддаг. Бидний төлөө хийсэн бүгдийнх нь учраас түүнд талархан бид Христийг дагахыг хүсдэг бөгөөд түүнийг хэдийчнээ ойрхон дагах тусам бидний нөхөрлөл тэдийчнээ гүнзгийрдэг. Тийм ээ. Өнөөдөр та одоо ингээд
бид нар ингээд ярьдаг тийм ээ. Хүний мөн төрөх бол ер нь ингээд амьдралынхаа ер нь ингээд нэлээд их хэсэгт бид нар сэтгэл дундуур явдаг. Тийм ээ. Өнөөдөр магадгүй танд амьдарч байгаа орон гэр чинь амьдарч байгаа байр байшин чинь нэг сайн таалагдахгүй байж болно. Унж байгаа машин чинь ч бас нэг таалагдахгүй байж болно. Өмсөж байгаа хувцас чинь ч нэг таалагдахгүй байж болно. Тэр битгэл гэр доторыг гэр тантай ханд амьдарч байгаа хүмүүс ч бас тэр болгон танд таалагдахгүй байж болно. Хүүхэд чинь ч нэг тийм сэтгэлд чи хүрэхгүй дундуур эхнэр чинь нөхөр чинь ч гэсэн ерөн жоохон дургуйг чинь хүргээл байдаг. Тийм ээ? Ийм зүйлс байгаа. Яг бодтойгоор. Тэгэхээр ийм нөхцөлд бид нар одоо үнэхээр бурхан дуулуурладгийн бол бид нар зогсоод юу гэж харах ёстой вэ гэхлээр за би ийм зүйлс одоо миний сэтгэл таалагдахгүй байна. Миний амьдарч байгаа орон гэр, миний олж байгаа орлого, миний ажиллаж байгаа ажил, тийм ээ? За эн чинь юу гэсэн үг вэ гэвэл миний одоо хамт амьдарч байгаа хүмүүс, миний найз нөхөд, ах トゥ ус, заримдаа эхнэр нөхөр ч гэсэн дургу үргээд байна. Хүүхэд ч гэсэн ер нь ингээд нэг миний санаанд хүрэхгүй байна гэдэг ийм одоо цэг байх юм бол бид нар зогсоод одоо бид нар яг юу гэж харах ёстой вэ гэвэл за энэ бүгдийг бурхан надад мэдж байгаад өгсөн. Тийм ээ? Тэгэхээр би энэ бүгдийг яг тэр байгаагаар нь хүлээж авах ёстой юм аа. Таны амьдарч байгаа орон гэр өнөөдөр танд таалагдахгүй байж болно. Гэсэн ч хэрэг бурхан танд энийг өгсөн бол та тэр нэг ганц өрөөгөө ч гэсэн гэр болгох хэрэгтэй. Тийм ээ? Таны өгсөн таны хийж байгаа ажил танд таалагдахгүй байж болно. Гэхдээ бурхан танд өгсөн юм чинь та тэр ажлыг хамгийн сайнаар хийх хэрэгтэй. Таны хүүхэд танд сэтгэл чинь хүрэхгүй байж болно. Гэхдээ бурхан тэр хүүхдийг мэдж байгаад өгсөн юм чинь тэр хүүхдийг өөрчлөх биш, та өөрөө тэр хүүхдтэй хамгийн сайн ээж, хамгийн сайн аав нь байх хэрэгтэй. Таны эхнэр нөхөр таны дургу хүргээд байж болно. Гэхдээ бурхан ч гэсэн үнийг мэдж байгаад өгсөн юм чинь та эхнэртэй нөхөртөө байж болох хамгийн сайн ханин байх гэж л хичээх хэрэгтэй. Тийм ээ. Өөрөөр хэлбэл та сэтгэлдээ хүрэхгүй байгаа зүйлсүүд байгаа бол түүнийг хүлээж авахаас би тэрийг ерөөсөө сайжруулахгүй битээ сайжруулаа гэж хэлээгүй. Та амьдарч байгаа орон гэрээ сайжруулж болно шүү дээ. Хийж байгаа ажлаа ч гэсэн сайжруулж болно шүү дээ. Гэхдээ хүлээж аваад энийг надад бурхан өгсөн учраас үнийг би талархалтайгаар хүлээж авна. Тэгээд тэр өгсөн зүйлийг нь сайжруул, сайн болго, илүү ургуул, цэцэглүүл, тийм ээ? Эн чинь миний бурхан дуулуурлаж байгаа нэг дуулуурлал юм аа. Өгсөн юм болгоныг нь талархан хүлээж авч тэр өгсөн зүйлс болгоныг нь ургуул цэцгэлүүлэхдээ бид нар бурханд захирагдаж байгаа маань түүгээр ил харагддаг. Тэгж ингэж бурханд захирагдаж ойрхон дагах тусмаа бидний нөхөрлөл төдийчнээ гүнзгийрдэг. Та өгсөн зүйлсийг нь талархан баяртайгаар хүлээж авч тэр өгсөн зүйлсийг нь арчлаад, ургуулад авч явхад та бурхантай төдийчнээ ойртдог гэсэн. Бид нар олонхтой харамсалтай. Бид нар маш олонхтой өнөөдөр амьдралдаа байгаа миний бодлоор таагүй зүйлсүүдийг дүн данган төвчжил амьдрах гад байдаг. Төвчээл явжээ, тэгжээтлэл нэг гайгүй болох байгаа. Тэгжээтлэл бурхан надад нэг амар гоё юм өгчих байгаа гэж хүлээж амьдардаг. Тэр хандлага дээр л хамгийн том буруу байгаа юм шүү. Өгсөн зүйлийг хүлээж авч чадахгүй ядарч үүрч амьдарч байвал бид нар бурханыг дуулуурлахгүй байна л гэсэн үг. Тийм ээ? Үл итгэгчид Христ итгэлд биднийг захирагдах ёстой учраас л бас шийтгүүлэхээс имээсэндээ дуулуурладаг хэмээн боддог. Харин ч эсрэгээр бид уучлагдж чөлөөлөгдсөн тул талархал хайрын улмаас захирагддаг ба ингэж дуулуурлах нь бидэнд аз жаргал баяр баясгалыг авчирдаг. Иохан 15:9-11-д Есүс эцэг намайг яаж хайрлсан шиг би бас та нарыг хайрлсан. Миний хайр дотор байгтун.
би эцгийнхаа тушаалыг сахиж түүний хайр дотор байдгийн адил та нар миний тушаалыг сахивал миний хайр дотор байх болно. Миний баяр баясгал нь та нар дотор байж та нарын баяр баясгал нь бэлхэн дүүрэн болохын тулд энэ бүхнийг би та нарт хэлв гэжээ. Есүс өөрөө эцэгтэй хэрхэн үлдсэний адилаар биднийг мөн өөрт нь тийхүү үлдээсэй гэж хүсдгийг үнээс анзаараарай. Түүний эцэгтэйгээ харилцах харилцаа нь бидний түүнтэй харилцах харилцааны үлгэр юм а. Есүс хайртай байсан учраас эцгийнхаа хэлсэн бүгдийг хийдэг байв. Санд нь загалмай дээр цовдлогдох гэж хахад Есүс бурханд хандаж ингэж хэлдэг. За би өөрийгөө чагнуул аваа нэг хэцүү байна. Тэгэхээр та энэ нэг болж ивэл үнийг зайлуулж өгөөрэй. Тийм ээ? Одоо миний юу тулах гэж байгааг мэдж байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгэд бурханд хандаж хэлж байгаа. Би ингээ өөрийгөө чагнаад ингээ харахлаар энэ надад айгүй хэцүү байна. Тэгэхээр та үнийг үнэхээр одоо ингээ зайлуулж өгөөрэй. Гэхдээ миний ингэж энэ зовлон туулах нь таны хүсэл юм бол та үнэхээр үнийг хүсэж байгаа энэ нь таны зорилго юм бол миний биш таны хүсэл биелэх. Тийм ээ? Тэгэхээр Есүс бурханд 100% итгэдэг. Өмнө нь авчраад тавьсан дэр хүнд ачаач гэсэн энэ нь сайнны тулд юм а гэдгийг итгэж байгаа учраас тэр зүйлсүүдийг нь дуулууртайгаар үүрсэн. Тэгэхээр та бид нар ч гэсэн өнөөдөр танд өгөгдсөн амьдралын хүнд хэцүү асуудлуудыг бурхан үнийг мэдж байгаа надад өгсөн. Тийм учраас би үнээс зүхтаахгүй. Би үнний дор би гасалж гангинахгүй. Энээс болж би бурханд гомдож, бурханаас холдож, бурхантай харилцах харилцаанд ан цав гарах. Харин үнийг бурхан надад сайн гэж өгсөн бол үнийг нь би үүрсэн шиг үүрнэ. Үнийг үүрсэн шиг үүрчээж үүрсний үр дүнд л би бурхантай ойртох. Энүүгээр л дамжиж ойртох тэр зай байгаа. Тийм ээ? Тийм учраас бурхан надад үнийг зөвшөөрсөн. Тийм учраас өнөөдөр та өөрийнхөө амьдралд бурханы өгсөн ачааг, асуудлыг өгсөн биш, зөвшөөрсөн. Тийм ээ? Бурханы зөвшөөрсөн. Миний амьдралд өнөөдөр олон асуудал байгаа. Нилээд нь миний өөрийн буруугаас болцсон асуудлууд байдаг. Би өөрөө хэтэрхий бардан байсан, би өнгөргөн байсан, би өөрийгөө чадна гэж бодсон, би өөрийнхөө ухаанаар шийдвэр гаргасан. Тэрнээс болоод миний амьдралд бий болчихсон асуудлууд байгаа. Тэгэхдээ энийг бурхан надад өгөөгүй. Тэгэхдээ миний өөрийн алдаанаас хийж байгааг бурхан хараад энийг надад миний амьдралд байхыг өнөөдөр зөвшөөрсөн учраас миний өмнө асуудал байгаа. Хэрвээ энэ асуудлууд байгаа бол би үнээс зүхтаахгүй, энээс би гасалж гангинж гонгонохгүй, харин энийг нь үүрсэн шиг үүрэх ёстой. Энийг би үүрсэн шиг үүрэхэд би бурхантай ойртсон шиг ойртох боломж байгаа гэсэн үг. Тийм ээ? Жинхэнэ нөхрөл нь идэвхгүй бус харин үйлддэг. Есүс бидэнд бусдыг хайрлаж, хэрэгцээтэй нэгэнд тусалж, байгаагаа бусдаа хуваалцаж, цэвэр ариун амьдралыг сахиж, бусдыг уучлж, хүмүүсийг түүн дээр авчрахыг тушаах үед хайр нь бидэнд тэр даруй дуулуурлах хүч болдог. Хэрвээ бид нар үнэхээр одоо ингээ бурхантай үнэхээр ойр юм бол Есүс бидэнд юу гэж хэлсэн? Чи бусдыг хайрлаарай гэсэн. Хэрэгцээтэй нэгэнд туслаарай гэсэн. Байгаагаа бусдаа хуваалцаарай гэсэн. Чи цэвэр ариун амьдралыг сахиарай гэсэн. Бусдыг уучлаарай гэсэн. Хүмүүсийг над дээр авчраарай гэж хэлсэн. Үнэхээр бид нар бурханд хайртай юм бол бурханыг баярлуулахын тулд эдгээр зүйлсийг бид нар үйлдэхийг хүсэх төдийгүй үйлддэгэ гэсэн үг. Бид олонтоо бурханы төлөө агуу зүйлсийг л хийхээр хайдаг. Үнэн дээр бурхан биднийг өөрийг нь хайрлсан хайраар дуулуурлан жижиг зүйлийг үйлдэхэд илүү баяртай байдаг гэжээ. Тэдгээр жижиг зүйлсийг хүмүүс анзаарахгүй байж болох ч бурхан анзаарч түүнийг үйлдэхийг өөрийг нь бишрэн дээдлэж буй үйлдэл хэмээн тооцдог байна. Тийм ээ? Одоо ингээл бид нар өнөөдөр ингээл хүүхдтэйгээ бид гурван амьдарч байна. За тэгээд заримдаа одоо ингээл нэг би ингээл айгүй жижигхэн зүйлээс хүүгийнхаа надад гаргаж байгаа сэтгэлийг айгүй тод мэдэрдэг.
За би одоо ингээл өдөр байж байгаа л өнөөдөр л гэхэд би ингээл тоос сорогч аваад л өрөөнүүдээ соруулаад явж байгаа. Яг тоос сорогч дуграал нэг 2 минут болсногоо манай хүү өрөөнөөс ингээ хичээлээ хийжсэн үсрээ гараад аль би хий гэдэг. Тэгээ өөрөөр хэлбэл яаж нэг тэрэгтэй аав ингээл нэг тоос сорогч барьсан өрөө дамжаад явахыг хүсэхгүй байна. Тэнд хийжсэн ажлаа орхиод гарчлаад аль би суруулъя гэдэг. Тэгээ нөгөө нэг одоо англиар бол уг нь монголоор хэлж байгаа нь англиас орчуулах байхгүй. Би хийж чадна гэж гараад ирдэг байхгүй. Тэгээд харахад жижигхэн тэг яг үнэнгээ хэлэх юм бол манай хүүхдэн тоос оруулж байгаа надад таалагддаг байхгүй. Би болохоор ингээл бүх болон тохой тэрний дор хог байна уу гэл ингээл ухаал ингээд сорвол манай хүү бол ер нь ил тод харагдаж байгаа хэдийн соруулаад ер нь жоохон ингээд болон тохоод дараа нь ингээд би ч одоо хажигч болж байгаа юм уу те ингээд хажуугаар өнгөрсөөс тэрэн дотоос орч энд дотоос оруулж яваад байдаг байхгүй дотроо. Тэгтээ тэгээд нөгөө хүүгээ гарчнаас соруулахлаар нь тэг гэд өгөөд соруулчаад тэгээд яг бол энэ нь манай хүүхд одоо аавд том тусалж байгаа баяр харагдаж байгаа шүү дээ. Тэгээ би гараад явчихлаа. За одоо нэг үлдсэн энэ тэнд болон тохоогоор би өөрөө соруулчих. Дэрэгдэн соруулж болохгүй юм байна. Тэгээ ингээд дээрээс нь бас дөнгөж соруулсныхан дараагаар өөрөө далжганаад очиод тэрийг орхицсан байна гэд ингээд шалжганаад юмыг аваад байх юм бол бас тэр чинь бас хүүхдгээ урмыг хугална шүү дээ. Хийж байгаа юм би одоо ингээд талархахгүй шүү дээ. Шүүхгээл харж байгаас биш. Тэгэхээр дуугаас оруулуулчаад дараа нь гараа явчихлаар нөгөө нэг за энд жоох үлдсэн байгаа гэд ингээд соруулж байна. Жижигхэн зүйл тийм ээ. Яг үүнтэй ижилхэн бид олонтоо бурхны төлөө агуу зүйлсийг л хийхээр хайдаг. Бид нар одоо ингээл сүмдэл үйлчлэн ийм л нэг үйлчлэл босгоно, тийм л нэг юм хийчий. Тэгээд л нэг сайн мэдээ тарахаар явчихъя гэдэргээл ингээл амар том зүйлсийг хийх гэдэг. Үнэн дээр бурхан биднийг өөрийг нь хайрлсан хайраар дуулуурлан жижиг зүйлийг үйлдэхэд илүү баяртай байдаг гэжээ. Тэдгээр жижиг зүйлсийг хүмүүс анзаарахгүй байж болох ч бурхан анзаарч түүнийг үйлдэхийг өөрийг нь бишрэн дээдлэж буй үйлдэл хэмээн тооцдог байна. Агуу боломж хүний амьдралд нэг удаа олдож болох ч харин жижиг боломжууд бидэнд өдөр бүр тохиолдож байдаг. Үннийг хэлэх, сайхан сэтгэлээр бусдад хандах, бусдад урам зориг өгөх зэрэг хамгийн энгийн үйлдэлүүдэд ч бурхан баярлан инээмсэглэдэг. Бурхан бидний залбирал магтаал болон өргөлөөс илүүтэйгээр жижигхэн зүйл дуулууртай байхыг илүү үздэг. Библиэд бидэнд 1-р Самуэль 15:22-д эзний үгийг дуулууртай дагах нь шатаал тахил өргөлүүдийг өргөхөөс илүү түүнийг баярлуулдаг. Дуулуурлан дагах нь тахил өргөхөөс илүү хэмээн хэлжээ. Тийм ээ? Манай хүүхд миний төлөө агуу их зүйлс зүгээр л намайг нэг тоос оруулж хахад гачаад али би соруулъя гэж байгаа нь миний сэтгэлийг уйраадаг. Намайг баярлуулдаг. Би ерөөсөө тэр хүүхдтэйгээ агуу үйлдэлээс нь биш жижигхэн тэр нэг дутууч гэсэн миний өмнөөс соруулаад өгье гэж байгаа сэтгэлээс л би хүүхдтэйгээ хайрыг мэдэрч. Тэгвэл яг бурхан яг үүнийг л мэдэрдэг гэсэн. Та өнөөдрийн өдөр дуулууртай биш. За тэгж байгаа би таны талаас тань алаад өгнө амар том юм хийнэ. Харж байгаараа намайг гэд яваад байгаа юм биш үү? Тийм ээ. Та үнэхээр жинхэнэ хайртай бол жижиг зүйлсүүдэд тийм ээ. Бид нар одоо ингээл би бас ингээл зарим найзуудаа ингээл бас уцаар л хилдэг. Ингээл бид нар ингээл хамт хоол моолны газар юм уу эсвэл ингээд дэлгүүрт ороход ингээл нэг үйлчлэгчтэй ч юм уу ингээд жоохон хүндэтгэлгүй харилцаж байгаа нь ингээд миний айгүйх дургүйслийг төрүүлдэг. Тэгээд ингээд бити ингэж харьцжээ. Хүний жинхэнэ зан чанар гэдэг бол тийм ээ бид нар өмнө зөндөө яасан. Танд ямар ч ашиг тусгүй хүнтэй хэрхэн харилцаж байгаагаас л харагддаг. Тэгэхээр бид нар ингээд нөгөө нэг ийм өөрсдөө үйлчилж байгаа ийм шал цэвэрлдэг ч юм уу тийм ээ. Одоо ингээд та нийтийн бизнес газар ороход бизнес газар цэвэрлээд зогсож байдаг хүмүүс байна тийм ээ. Тэр хүмүүстэй мэдлдэг, тэр хүнд баярлалаа гэж хэлдэг. Тэр хүнийг хүн гэж хардаг байхад бурхан баярлан инээмсэглэдэг гэсэн.
ганцхан өөрийг нь хайрлаад ганцхан өөрт нь мөргөн гэчээд бид нар өөр хүмүүстэй бүдүүлэг, өөр хүмүүстэй тайхрамжгүй, тоомжиргүй, тэг өөрийн мэдлгүй бид нар тэр хүмүүсийг одоо ингэж дорд үзсэн ийм харилцаагаар харилцдаг юм биш үсттэй, тийм ээ? Бид нар үүнийг үнэхээр хатуу анхаарах хэрэгтэй. Ерөөсөө Бурхны нүдэнд жижигхэн хүн гэж байхгүй. Тэгвэл миний нүдэнд бас жижигхэн хүн гэж байх ёсгүй. Гэхдээ бид нар хүн юм чинь өөрөө мэдлэггүйгээр, ухамсартай ухамсаргүйгээр хүмүүст бүдүүлэг, хайхрамжгүй, тоомжиргүй, дээрэнгүй харьцаагаар харьцах байна. Тэгэхээр үүнийг бид нар хатуу анхаарч явах хэрэгтэй юм аа. Эзний үгэд дуулууртай дагах нь шатаал тахил өргөлүүдийг өргөхөөс илүү түүнийг баярлуулдаг. Дуулуурл нь дагах нь тахил өргөхөөс илүү, тийм ээ? Тэгэхээр бид нар бусдад сайныг үйлдэж, бусдыг хүндлэх болгонд Бурхан баярлан инээмсэглэдэг гэсэн үг. Есүс 30 наснда Иохан Баптистаар утсан баталгаа хийдгсэний дараа өөрийн үйлчлэлийг эхэлсэн. Тэр үед Тэнгэрээс Матай 3:17-д энэ бол миний хайртай хүү. Би түүнд үнэхэр сэтгэл хангалуун байна хэмээн хэлсэн. Бурханд тэгж их таалагдах үз. Юуг Есүс 30 жил хийж байсан юм бол та байж байгаа миний дэлгэц алдагдчихв. Окей. Пастор тэнд нэг юм дарч штэ. За миний дэлгэц харагдахгүй байна та нарт? Тийм байна. За. Тийм байна. Хост орж ирээд нэг тохиргол дарччтэй. Пастор. За. За цааш нь. Өөрөөр хэлбэл энэ дэр маш сони юм хэлж байна. За Есүс 30-аас 33 наснда л Бурхан одоо үйлчлэл хийсэн. Одоо тэр ерөөсөө тэр Месаигийн үйлчлэлийг хийсэн. Тэгээд 30 наснда ирээд одоо Иохан Баптистаар баптизм хүртэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр нөгөө нэг одоо үйлчлэлээ нэгийн ч хийж эхлээгүй байж штэ. Тэгэхэд яг баптизм хүртэхэд нь Бурхан Тэнгэрээс ингэж хэлж байгаа. Энэ бол миний хайртай хүү. Би түүнд үнэхээр сэтгэл хангалуун байна хэмээж. Бурханд тэгж их таалагдах үз. Юуг Есүс 30 жил хийж байсан юм бол. Тийм ээ? Тэгвэл тэр Есүсийн өмнөх 30 жилийн амьдралыг Бурхан хараад энэ бол миний хайртай хүү. Би түүнд үнэхээр сэтгэл хангалуун байна гэж хэлж. Тэгвэл Бурхан тэгж их таалагдах үз. Юуг Есүс 30 жил хийж байсан юм бол. Лук 2-ын 51-т ганцхан ишлэлд Есүс энэ өмнөх 30 жилийн амьдралыг дүрсэлсэн байна гинэ. Тэр тэдний хамт Назарт буцан очиж тэдэнд дуулууртай амьдрав гэж хэлснээс өөрөөр Библиэд тэдгээр нууцлагдмал он жилүүдийн талаар юу ч дурдаагүй юм а. 30 жилийн туршид Бурхан таашаалыг өргөсөн нь дуулууртай амьдрав гэсэн хоёрхан үгэнд багтжээ. Тийм ээ? Тэгэхээр бид нар одоо дөрөвдүгээрт бид нар Бурханд дуулуурладаг байх хэрэгтэй. За, тавд нь Бурханы хувьд чухал гэсэн зүйлийг чухалчлахыг би сонгох ёстой. Найзууд нэгнийхээ хувьд чухал зүйлийг нөгөөх нь ч чухалчилдаг шүү дээ. Та Бурхантай илүү дотн нөхөрлөх тусам түүний үнэлдэг зүйлийг үнэлж, түүний гашууддаг зүйлдэж гашуудаж, түүнд таашаалыг авчирдаг зүйлдэж баярладаг болно. Паул бол үүний хамгийн сайн жишээ юм. Бурханы төлөвлөгөө түүнийх болж, Бурханы хүсэл тэмүүлж түүнийх болсон байв. 2 дугаар Коринт 11:2-т Бурханы халуун сэтгэл миний дотор шатаж би та нарын төлөө бүх сэтгэлээ зориулв гэсэн. Дэвид ч мөн адил дуулал 69:9-т таны өргөөний төлөөх халуун сэтгэл миний дотор шатаж таныг доромжлогчт нь намайг доромжилж бүх хэрэг гэжээ. Тийм ээ? За ямар хүмүүс хоорондоо ойртон нөхрөлдөг вэ? Тийм ээ? Одоо нэг үзэл бодолтой хүмүүс хамгийн их ойртон нөхрөлдөг. За бид нар өнөөдөр одоо ингээд дэлгэцэн дээр ингээд 36 хүн нэг газар цугласан байж байна. Тийм ээ? Яагаад бид нар ингэж цуглаад байгаа вэ? За энэ дундуур орж ирээд хэсэг явж байгаад орж ирэхэ болцсон хүмүүс зөндөө байгаа. Ер нь аюу олон жил тууштай явж байгаа хүмүүс байгаа. За одоо ингээл Доко байна, Одно байна, Сели байна.
Озая байна, тийм ээ. Ич орлоо ихч байна гэл ингээл оюунаа байна. Ингээл явах юм бол ер нь ингээд надтай яг олон жил хууштай хамт явж байгаа хүмүүс бас байгаа. Тэгээ би энэ хүмүүсийг яагаад ингэж энэ тууштай ингэж орхихгүй яваад байдгийг. Яагаад зарим хүмүүс орж ирээд сонсож байгаа болждгийг. Тийм ээ. Тэгэд яагаад энэ хүмүүс надтай хамт яваад байна гэдгийг би харахтаа юу гэж ойлгодог гэвэл энэ хүмүүс надтай төстэй үзэл бодолтой хүмүүс юм байна. Надтай төстэй сонирхолтой юм байна. Тийм учраас энэ хүмүүс надтай хамт яваад байна гэж ойлгодог. Тийм ээ? Яагаад вэ? Та ямар нэг хүний одоо яриаг очиж сонсъё гэж бодъё. Хүмүүс яаж сонсдог вэ гэхлээр хүний яриаг сонсохдоо миний бодож байгаа бодлыг тэр хүн баталж яриад байвал үгүй энэ маань мөн сайхан үний юм ярьдаг юм байна. Айгүй сонирхолтой ярьж шүү гэж ярьдаг. Хизээч миний боддгоо зүйлийг миний боддог өнцгөөс биш эсрэг өнцгөөс яриад байвал тэр хүний яриаг сонсох сонирхолгүй болдог. Тийм ээ? Тэгэхээр хүмүүсийг юу ортуулд юм бэ гэвэл нэг үзэл бодол, нэг үзэл хандлага ортуулдаг. Тэгэхээр та бид нар бурхантай ойрхон бай гэвэл бурхны чухалчилдаг зүйлсүүдийг бид нар чухалчлаад байх юм бол бид нар бурхантай төдийчнээ ойртно гэсэн үг. Тэгэхээр хэлж байна. Бурхан юуг хамгийн их чухалчилдаг вэ? Өөрийн хүмүүсийг чөлөөлөн аврахыг, өөрийн алдагдсан хүүхдүүдэд олохыг. Үүний төлөө Есүс энэ дэлхийд ирсэн билээ. Бурханы зүрх сэтгэл дэх хамгийн нандин зүйл бол хүүгийнх нь үхэл. Хоёр дахь нандин зүйл бол түүний хүүхдүүд энэ мэдээг бусдаа хуваалцах юм аа. Бурхантай нөхөрлөхийн тулд таны эргэн тойронд байгаа Бурханы сэтгэлээ зориулдаг бүхий л хүмүүсийн төлөө та ч мөн сэтгэлээ зориулах ёстой гэсэн үг. Учир нь Бурханы найзууд Бурханы тухай өөрийн найзуудтай ярьдаг юм аа. Тийм ээ. Тань үнэхээр одоо ингээд халуун дотн найз чинь байх юм бол та хүссэн хүсээгүй тэр хүний тухай ярьдаг. Тийм ээ. Та үнэхээр нэг хүнд үнэхээр сайн байх юм бол хүссэн хүсээгүй тэр хүний тухай та өөрөө ирэхгүй ярьдаг. Тэгвэл яг түүнтэй ижилхэн. Хэрвээ та үнэхээр бурхантай ойр, бурханд хайртай байх юм бол та бурханы тухай ярихгүй байж чадахгүй. Бурханы тухай бусд хүмүүст хэлэхгүй байж чадахгүй. Тийм ээ? Миний амьдралд ч гэсэн одоо ингээд итгэгч бус ийм найзууд байдаг. Тэгээд ихэнхдээ манай найзууд одоо яг ингээд намайг өөртөө Есүсийн тухай ярих гад намайг Есүст өөрийгөө итгүүлэх гээд байна гэж бодоод дандаа энэ хамгаалалтын байдалтайгаар надтай ярьж эхэлдэг. Тэгээ би ерөөсөө тэгэж нэг одоо чи Есүст итгээрэй гэд одоо тэр найзуудаа би ингэж барагтаа шахдаггүй. Ярьж агаад хэрв ямар нэг бурхны тухай ярих боломж гарч ирвэл би хэлдэг. Та нарын итгэдэг бурхан бол ингэж үздэг. Танай буддист чи энийг ингэж үздэг штэ. Манай Кристиан бол ингэж үздэг юм аа. Зүгээр одоо ингээд яриад өнгөрнө. Боломж олдвол би та нарын төлөө би залбираад өгье гэж гуйдаг. Тэгээд ихэнхдээ ер нь бол одоо өнөөдөр хүртэл надад би маш олон хүнтэй уулзаад танихгүй хүмүүстэй уулзаад би Кристиан байгаамаа таны төлөө залбираад өгвөл болох уу гэхэд үгүй гэж хэлсэн нэг ч хүн тааралдаагүй. Өнөөдрийг хүртэл одоо ингээд хизээч одоо нэг Христийн сүмд очиж байгаа хүмүүс ч гэсэн тгий гэд хамт залбираад өгөхөд их баярлалаа, их сайхан юм байдаг маань, их сони юм байдаг юм байна, тийм ээ. Би том улс төрчид, том бизнесмэнүүд, том урлагийн одуудтай ч гэсэн уулзаад салахтаа би Кристиан байгаамаа, таны төлөө залбираад өгье. Залбируулдаг, тийм ээ. Тэгэхээр энийгээ ч гэсэн би харахтаа би бурхны тухай, би бурхныг тэр хүмүүсийн өмнө гэрчилж байна. Би бурхны тухай ярьж байна гэж хардгаа. Тэгэхээр бид нар бурхантай ойр үнэхээр хамгийн сайн найз байх дөрөв дэх зүйл бол бурхны хувьд чухал гэсэн зүйлийг бид нар бас чухалчилдаг байх ёстой юм аа. 5 дахь нь, тийм ээ. За 6 дахь нь бурхантай нөхөрлөхийг юунаас ч илүү хүсэх ёстой юм аа. Дуулал ном тэр чигтээ энэхүү хүслээр дүүрсэн байгаа.
Дэвид юунаас ч илүүгээр Бурхныг мэдхийг чин сэтгэлээсээ хүсч тэрээр хүсэн тэмүүлэх, өлсөх, цангах гэх мэт үгсийг хэрэгжилж тэрээр Бурхныг маш их хүсдэг тухай Дуулал 27-гийн 4-т би түүний сүмд бясалгах эрхийг, амьдралынхаа өдөр бүрийг түүний орших үе дотор амьдрахыг, түүний юутайч зүүрлэмгүй төгс төгөлдөр алдарт баярлан багтахыг л бүхнээс илүү хүсэн хайдаг гэсэн. Дуулал номын өөр нэг хэсэгт тэрээр Дуулал 63-ын 3-т таны хайр нь надад амнаас минь илүү үнэтэй гэж. Тийм ээ? Тэгэд Рик Уоррен пастор одоо ингээд хамгийн анх эхнэртэй дурлж байсан тухайга одоо ярьдаг. Энэ өмнөх бүлгүүдээр ярьсан байсан тийм ээ. Тэгээд эхнэрийг Кей Уоррен гэдэг. Тэгээд эхнэртэйгээ хоёр өөр хотод, хоёр өөр коллежид сурдаг байсан. Одоо хоорондоо хэдэн зуун майлын зайтай. Тэгээд тэрийг ярьж байгаа байхгүй. Би ерөөсөө тэр эмэгтэйн тухай бодохгүй байж чаддаггүй. Тэ? Ерөөсөө юу л завл гарна, машин бариад явсан ч гэл тэр хүүхнийг бодож яадаг, хоолоо идсэн ч гэл бодож яадаг те. Тэгээд хүн дурлна гэдэг тийм байдаг. Бид нар бүгдээрээ л дурлж үзсэн. Тэ? Зарим дурлж байгаа байх. Тэгвэл ямар байдгийг мэднэ тийм ээ. Үнэхээр тэр хүнээс өөр зүйл танд баяр хөөр авчирдаг. Та ганцаараа байхдаа ч гэсэн тэр хүнийг бодохдоо баярлан инээмсэглэдэг. Тэр хүнээс бүх сайн сайхан зүйлсийг нь бахархан багтдаг. Тийм ээ. Нэг үгээр хэлбэл одоо нөгөө нэг бүр тэр хүнээр нэг өсөндөө бараг бид нар донтдог. Тийм ээ. Яг түүнийг хэлж байгаа. Бурхантай нөхөрлөхийг юунаас ч илүүгээр хүсэх ёстой. Тийм ээ. Үнэхээр одоо ингээд тэнгэр газрыг бүтээсэн бурхан, тэр агуу бурхан надад хайртай. Тэр намайг өнөөдөр хүртэл миний өөрийнхөө гарын алган дээр авч явдаг. Тийм ээ. Миний хамгийн өчүүхэн хэрэгцээ ч гэсэн хардаг. Ийм агуу бурхан намайг тоож хайрлаж байхад би яагаад тэр бурханаас зуурахгүй байх гэж. Тийм ээ. Яаков амьдралдаа бурханы ивэлийг авахыг маш их хүсэн тэмүүлдэг байсан бөгөөд тэрээр бурхантай шороон дотор шүнжин барилдаж Эхлэл 32-ын 26-ад та намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэсэн. Энэхүү түүхийн хамгийн гайхалтай хэсэг нь бүхнээс хүчрхэг бурхан Яаковыг ялахыг зөвшөөрсөн явдал. Бурхан биднийг өөртөө барилдахад дургуутдаггүй. Учир нь барилдахад бид түүнд хүрч илүү ойртох болдог. Нөгөөтэйгөр барилдах нь хүсэл тэмүүллийг илэрхийлдэг ба бурхан үүнийг таашаадаг билээ. Та нар бүгдээрээ Яаковын түүхийг санаж байгаа тийм ээ. Ингээд бурхантай таарлдаад тэгээд ингээд ноцолтоод тэгээд ингээд үүр цайх гээд байсан чинь ингээд нөгөө бурхан хэлдэгтэй ч намайг явуул гэдэг. Гэсэн чи Яаков үгүй намайг ерөхөс би нааш таныг би явуулахгүй гэдэг. Тэ? Тэгээд энийг ингээд анх сонсож хахад бурхан ч бурхан шүү дээ. Яаков наслаад нугаачихгүй яасан бол гэж боддог. Тэгтэл яагаад бурхан бүр ингээд Яаковын ноцолтоо сүүлдээ аль ч намайг тавиад явуулал да гэж хэлэх хүртэл явуулав. Тийм ээ? Яагаад бол бурхан Яаковыг ялахыг зөвшөөрсөн байна. Тийм ээ? Тэгэж Яаков бурхан Яаковоос юу харж байгаа гэхээр өөрийг нь тавиад явуулчихыг хийсэн. Олдсон дээр намайг өрөөд өчлөлтөө. Гэт ингээд салахгүй зууралдаад. Тийм ээ? Үүнийг ийм сэтгэлийг нь л бурхан таашааж байгаа. Тэгэхээр та бид нар ерөөсөө өдөр бүр бурханаас ингээд зууралдах. Бурхантай ойр байхыг, бурханы тухай бодохыг, бурханд үнэхээр хайртай байх энэ сэтгэлийг л бурхан таашаадаг. Танд ийм сэтгэл байвал бурхан танд үнэхээр хайртай байж та хоёрын хооронд үнэхээр нөхөрлөлтөнд гүнзгий болно. Бид нар ярьж байгаа шүү дээ. Бид нар ингээл одоо Facebook дээр заримдаа тийм видеонууд явдаг ингээл жоохон хүүхдүүд ээж аваа ажлаас ирж байгааг хараад яаж баярлаж байгааг тий. Тэрийг харахад үнэхээр харж байгаа хүн болгоны сэтгэл ингээд хайлдаг. Тий. Өмнөөс нь тэр хүүхдийн тэр ээж аавдаа хараад баярлж байгаа тэр баяр хайрыг мэдэрдэг. Тийм ээ. Тэрийг хүлээж авж байгаа эцэг эхийн хувьд ч гэсэн энэ бол үнэхээр одоо хамгийн гайхамшигтай мэдрэмж юм аа.
Тийм ээ. Тэгвэл бурхан биднээс яг ийм л хүслийг хайдаг гэсэн үг. Бид нар ийм хүслийг бурханд харуулхад, ийм хайрыг бид нар бурханд өгөхөд бурхан үнэхээр баярлан инээмсэглэдэг. Бурханы зүрх хайлдаг гэсэн үг. Тийм ээ. Пол бол бурхантай нөхөрлөхийг чин сэтгэлээсээ хүссэн бас нэгэн билээ. Полын хувьд бурхантай нөхөрлөхгүйгээс илүү чухал өөр зүйл байгаагүй. Энэ л түүний хамгийн эрхэм зүйл нь, гол төвлөрөл нь, амьдралынх нь цорын ганц зорилго байв. Ийм учраас бурхан Полыг агуугаар ашигласан билээ. Библийн Amplified орчуулгын хувилбарт Полын чин хүсэл туйлын зорилгыг Филиппой 3:10-д хэлэхдээ миний туйлын зорилго нь түүнийг л мэдэх, би түүнийг улам гүн гүнзгий ойр мэддэг болохыг, түүний гайхамшигтай, илүү хүчтэй, илүү тодор хүлээн авч таньж мэдэн ойлгохыг л хүснэ гэснээс харж болох юм аа. Яг үнэндээ нуулгүй хэлэхэд бид нар бүгдээрээ л бурханаар нэг ерөөлөгчмөр л байдаг. Тийм ээ? Яг үнэндээ бид нар яах гээд байдаг вэ гэвэл нэг бурханы нэг арын хаалгын хүүхдэл болчмоор байдаг. Тэгэхээр яг үннийг хэлэхэд би одоо дэлгэсэн дээр 34 хүн байна. 35 хүн байна. Би 34-өөс илүүгээр би бурханаар илүү ерөөлөгчмөр, илүү хайрлуулчмаар бурхан намайг ингээд энэ 35-ыг харснаа ганжиргоо гэд над руу хуруугаараа заачхаасаа гэдэг ийм л хүсэл бид нар бүгдийн зүрх сэтгэлд байдаг. Тэгээ бид нар бодохдоо ингэвэл бурхан намайг илүү намайг илүү өөртөө илүү дотносоод бусдаас илүү үзчих байхаа гэдэг ийм янз бүрийн арга технологиуд, зам урсгалууд гарч ирдэг. Чи бурханд ингэж залбирвал бурхан чамайг илүү харнаа. Бурханд чи ингэж бацаг барьвал бурхан чамайг илүү сонсноо. Чи бурханд ингэж өргөд байвал бурхан чамайг илүү тооноо гэтэл ингээл яг хүн өөрийнхөө бодлоор яавал бурхан таалагдах вэ гэдэг арга замуудыг бид нар зөндөө хайдаг. Тэр арга замуудыг зааж өгсөн урсгал чиглэлүүд зөндөө байгаа. Харамсалтай нь ихэнх нь худлаа. Энэ өнгөрсөн өнөөдрийн хичээл хоёроос бид нар үнэхээр бурханд ойртох, бурхан намайг үнэхээр онцгойлж хараад надад илүү хайртай байх. Энэ 6 арга замыг л бид нар сурч өөр нэг аргаар, нэг түлхүүрээр, нэг унтраалгаар би бурханаас илүү хайрыг хүлээж авах боломжгүй. Тийм ээ? Бурхандаа байнга ярилцах, бурханы үгээр өөрийгөө дүүргэх, тийм ээ? Бурханы өмнө чин үнэн зүрхнээсээ очих. Бурханд бид нар итгэлээр дуулуурладаг байх. Тийм ээ? Тэгээд бурханы хувьд чухал гэдэг зүйлсийг чухалчилдаг. Бурхантай ойр байхыг юунаас ч илүү хүсдэг. Ийм л байх юм бол та бурхантай хамгийн их ойртож чадна. Бурхан та хоёрын хооронд үнэхээр чин халуун нөхөрлөл бий болно. Гэхдээ энэ нь бурханыг өөрчлөөд байгаа юм биш. Бурхан аль хэдийн надад ийм сэтгэлээр ханддаг. Би л тэгж ханддаггүй байхгүй. Тийм ээ? Зүгээр л хамгийн энгийн жишээ. За таны 2 хүүхэд байна. Нэг хүүхэд чинь таныг харахлаараа баярлаад, гүүгээд, тэврээд, наалдаад тэгэл тантай ингэ салахгүй хажууд чи явал ээжээ би ингээд ааваа би ингээд тэгсэн чи ингээд гэл ингээл бүр тэрлэрээс хамаг долоон булчиргаа танд тоочж ярина. Тэгээд танаас асууна ээж би ингэл зүгээр үү тэгсэн дээр юм уу ааваа би яах вэ тийм ээ? Ингэдэг нэг хүүхэд байна. Нөгөө нэг хүүхэд нь тантай бараг юм ярьдгүй нэг хүүхэд байж болно. Дуурдаггүй. Тэгэл ингээл явж байгаа л баярлсан шүү аваа. Тэ хэлэх ёстой учраас хэлж байгаа. Тэ хэлэхгүй бол болохгүй гэж байгаа юм шиг ханддаг. Тэгээд өөрийнхөө амьдралыг танд ойртуулдаг. Асуудлаа тантай хуваалцдаг. Тэ өөрийнхөө хүслээр төлөвлөгөө гаргана. Өөрийнхөө бодлоор хамаг шийдвэрээ гаргана. Тэгснээ аав энийг яасан бэ гэдэг. Юу яасан бэ гэсэн. Би ийм хийгээд явж байгаа шүү дээ. Тэрийг яагаад хийж өгөхгүй байгаа юм. Хийж өгөхгүй л байна лээ. Тэгвэл тантай дуурахгүй өдр гэд ингээ яваад байдаг. Одоо ийм 2 харилцаа байж болно. Тийм ээ? Харамсалтай нь бид нар дандаа хоёрдох нь шүү. Тийм ээ? Бид нар бурхантай дандаа ингэж харилцдаг. Яг тэр 2 дахь хүүхэд шиг.
Та тэр хоёр хүүхдээ харснаа. Өө нэгдүгээр хүүхэд нь өстой натай өөрхөн байдаг өстой. Энэндээ л би илүү хартай. Энэ хоёр дахь нь энийг гүлдээсэн юм их зөвүүн. Хөөрхөн тэр хүндээ пэдгэр тэгснэ бас намайг бас захирчих санаатай, намайг бас ашиглах санаатай, намайг бас фанаалтчихна гэж бодоод байгаа юм уу? Энэ мүү гэсэн хандаа хаадарнаа гэдэг эцэг их байхгүй шүү дээ. Тийм ээ? Аль нь ч байсан хоёул нь яг ижилхэн хайртай. Харин ч бүр тэр буруу замаар яваад байгаа хүүхдийн хойно сэтгэл нь өвддөг. Яаж тэр хүүхдийг ойртох уу гэдэг арга зам хайдаг. Тийм ээ? Бид нар тэгэхээр бидний хэн байгаагаас Бурхны надтай ойр нөхөр байх энэ сэтгэл өөрчлөгддөг юм аа. Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд Бурхан өөрчлөгдөх гэдэг юм биш. Бид нар өөрчлөгдөж, бид нар өөрөө тэр хоёр дахь тэр хэгжүүн өөрийнхөө бодлоор тэгснэ бас аавыгаа ээжигээ өөрийнхөө бодлоор хөдлөгчих гэсэн өөрхөн бас манипулейт хийх гэ банаалтчих га бид нар тий. Нэг мэдсэн чи аяг шангаа угаагаад л за яатсан бэ гэсэн чинь тэрийг янзлаад өглөө энэ мөнгө өгчлөлтөө би гэр орооч зөндөл хийж байгаа штэ. Тийм ээ? Бид нар ерөн бурхан дээр тэгж л очиод байгаа штэ. Тэ? Тэгэхээр энэ бүгдийг хэрэгжүүлэхэд бид нар ийм харилцаанаасаа бурханд 100% итгэдэг тэр нэгдүгээр хүүхдчиг харилцаа руу л очих гээд байгаа юм. Бид нар бурхныг өөрчлөх гээд байгаа юм биш. Бид нар өөрөө өөрсдийгөө өөрчилж бид нар өөрсдөө бурхантай ойр байхыг хүсэж байгаа маа. Та бурхантай хэдий ч нэ ойр байхыг сонгоно. Түүнтэй төдий ч нэ ойр байна гэдэг бол туйлын үнэн юм шүү. Бурхантай дотн нөхөрлөхүн сонголт болохоос бас аяндаа тохиолдох зүйл биш. Та энэ нөхөрлөлийг зоригтойгоор хайн босгох ёстой. Тийм ээ? За энийг бид нар олон дахиж хэлж байгаа шүү. Тийм ээ? Бурхантай дотн нөхөрлөхүн сонголт болохоос бас аяндаа тохиолдох зүйл биш. Тийм ээ? Та үүнийг өөрөө сонгож, өөрөө зориулалт гаргахгүй, өөрөө чармаалт гаргахгүй, өөрөө золиос гаргахгүй байж Бурхан руу хандаад Бурхан минь намайг та надад өөртөө ортуулаад өгөөч. Яагаад ортуулахгүй байгаа юм бэ? Гэж бид нар Бурханаас нэхэж ингэж залбирах юм бол энэ залбирал чинь биелэгдэхгүй. Би зөндөө хэлж байгаа шүү. Бурхан биднийг та нэгдүгээр ангидаа хүүхдийг уруулад тэр хүүхдээ сурах бүх нөхцөлийг нь хангаж өгнө. Сурах нь хүүхдийн чинь ажил. Хүүхд чинь хичээлээ юу ч хийхгүй. Тэгснээ шалгалт болонгууд аава намайг он цахуулаад өгөөч гэж говьл та он цахуулж өгөх юм уу? Үгүй үстэй. Тэ? Тэгвэл бидний биелэхгүй байгаа олон залбирал дандаа ийм л залбирал байдаг. Өөрсдөө хийх зүйлээ хийгээгүй. Тэгсэн мөртлөө үр дүн нэхэж Бурханаас нэгтэг. Тийм ээ? Та Бурхантай хэдий ч нэ ойр байхыг сонгоно, түүнтэй төдий ч нэ ойр байна гэдэг бол туйлын үнэн юм шүү. Бурхантай дотн нөхөрлөхүн сонголт болохоос бус аяндаа тохиолдох зүйл биш ээ. Та энэ нөхөрлөлийг зоригтойгоор хайн босгох ёстой. Та үүнийг үнэхээр бүхнээс илүүгээр хүсэж байна уу? Таны хувьд энэ нөхөрлөл хэр үн цэнтэй зүйл вэ? Энэ нөхөрлөлийн төлөө бусад зүйлсээс татгалзах үйс үнэтэй юу? Энэ нөхөрлөлийг буу болгоход шаардлагатай чадвар зуршлыг өөртөө суулгахын тулд чармайх үйс хэмжээний үн цэнтэй юу? Та өнгөрсөн хугацаанд Бурхан өд тэмүүлсэн чин хүсэлтэй байсан ч одоо тийм хүсэлгүй болсон байж болох юм аа. Эфес хотын Христ итгэгчид яг ийм асуудалтай байсан ба тэд Бурханыг хайрлсан анхны хайраа орхисон байжээ. Тэд бүхэл зүйлсийг зөвөр хийж байсан ч харин хайрын улмаас бус үүрэг хэмээн үлдэж байжээ. Хэрв та сүнслэгээр зүгээр хийх ёстой учраас л хэмээн үлдэж байгаа бол Бурхан таны амьдралд хэцүү зөвшөөрүүл бүү гайхаарай. Хэцүү бэрхэн хүсэл тэмүүллийг өрдөж бидэнд энгийн үед хийдэггүй өөрчлөлтийг хийх эрч хүчийг өгдөг юм а. C.S. Lewis хэцүү бэрхэн Бурханы чанга яригчим гэжээ. Өөрөөр хэлбэл энэ нь биднийг сүнсний унтаа байдлаас сэрэх нэг арга бөгөөд тэдгээр хэцүү бэрхэн шийтгэл биш бөгөөд харин хайрын Бурханаас ирж буй сэрүүлэг юм а. Бурхан танд уурлаагүй харин таны байгаа байдалд уурладаг бөгөөд таныг өөртөөгөө нөхөрлөхүүд буцааж авчрахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг. Түрүүчийн 1-р ангийн хүүхд рүү оч. Та хүүхдтэй 1-р ангид сурах бүх нөхцөлийг нь хангаж өгсөн.
Хүүхд чинь сурахгүй бол яах вэ? Тийм ээ? Хүүхд чинь сурахгүй муудун аваад уйлаад унжаад байвал яах вэ? Тийм ээ? Энийг тэр хүүхэд өөрөө үрэх ёстой. Муу аваад уйлаад унжаад сургууль дээрээ одоо ингээд хүүхдүүдийн хамгийн сүүлд бичгтээ тэрнээс болж хямраад энэ бүгдийг зөвшөөрнө. Зөвшөөрөхөөс аргагүй. Тэгж байж тэр хүүхэд ингэж болохгүй юм байна. Би сурах ёстой юм байна гэж сурна. Бурхан тэгвэл үнийг ч гэсэн зөвшөөрдөг гэсэн үг. Өнөөдөр таны амьдралд гэр бүлийн харилцааны асуудал байна уу? Мөнгөний асуудал байна уу? Хүүхдүүдэд чинь асуудал байна уу? Тийм ээ? Энэ бүхэн таны амьдралд тохиолдож байгааг Бурхан мэдэж байгаа. Тийм ээ? Энэ бүх асуудлууд таны буруугаас үүссэн байж болно, хэн нэгний буруугаас үүссэн байж болно. Эсвэл анханасаа өгөгдсөн өргөсч байж болно. Гэхдээ өнөөдөр таны амьдралд байгаа бол үнийг Бурхан зөвшөөрсөн гэсэн үг. Бурхан үнийг зөвшөөрсөн бол танаас юу хүсч хүлээж байгааг бол танаас өөрийгөө өөрчлөхийг тань л хүсч хүлээж байгаа гэсэн үг. Жирийн үед Бурхан танд надад хэлдэг тийм ээ, ганцоргоо миний хүү бити ингээ тий намайг одоо ингээл ажил төрөл хийгээл явж хат надад олонтоо хэлсэн. Тийм ээ. Ганцоргоо чи арай л бардан байна шүү. Миний чамд өгсөн зүйлсийг чи айгүй гамгүй хэрэгжилж гин шүү. Энэ миний чамд өгж байгаа зүйлс чамайг бардам тий сагсуу овергон дотроо яг үнэндээ би чадж байгаа шүү гэдэг нэг ийм цээжээ өргөсөн юм чиний дотор яваал байна шүү. Би сонсоогүй. Тэгээд Бурхан надаас намайг бардан болгож байгаа зүйлсийг авахын цагт энэ нь надад одоо намайг өвдгөж штэ. Тэгээ би өвдөөд би харахтаа за би ийм буруу яваад байсан юм байна. Би өнөөдөр Бурханыг ингэж буруу харж байсан байна. Би энэ зүйлд буруу хандаж байсан байна. Би энэ мөнгөнд буруу хандсан байна. Бурханд ч буруу хандсан байна. Хүмүүстэй ч гэсэн би буруу харилцсан байна. Тийм ээ? Бүтэлтэй амьдрал биш. Бүтлэхгүй байдал нь тэр байдалд миний нүдийг нээж өгсөн. Тэгэхээр таны амьдрал тохиолдож байгаа хэцүү бэрх бол Бурханы чанга ирэх юм аа. Өөрөөр хэлбэл чам руу хандаад ганцоргоо чи болохгүй байна. Ганцоргоо бити ингээ чангаар хэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь биднийг сүнсний унтаа байдлаас сэрэх нэг арга бөгөөд тэдгээр нь хэцүү бэрх нь шийтгэл биш бөгөөд харин хайрын Бурханаас ирж буй сэрүүлэг юм аа. Бурхан танд уурлаагүй. Харин таны байгаа байдалд уурладаг бөгөөд таныг өөртөөгөө нөхөрлөхөд буцаан авчрахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг. Муу сураад хичээл хийхгүй уцаа шагаагаад суугаад байгаа хүүхэдтэй та уурлаад хайргүй болдоггүй. Хүүхдээ өшрөхдөггүй. Үгүй шүү дээ. Та юунд уурладаг вэ? Хүүхдтэйгээ тэр байгаа байдалд нь уурладаг. Хүүхэдтэй уурладаг. Хүүхдтэй үзен яддаг. Энэ өнөөдөр энэ уцаа шагаагаад суугаад байгаа энэ байдалд нь дургуутдаг. Тэр байдлыг нь болиулахын тулд та шаардлагатай бүхнийг хийнэ. Утсыг нь хурааж авна. Та нар ингээд харж байсан бол өдөр шөнөгүй компьютер тоглоод байгаа хүүхдтэйгээ компьютерыг нь очиад хэмх цохоод гадаа гаргаад хайж байгаа ээж авааг харж л байсан байх. Тийм ээ? Хүүхдтэй хайртай учраас үнийг хийдэг. Бурхан ч үнийг хийнэ. Өнөөдөр таныг юу Бурханаас холдуулж ийн тэрийг чинь Бурхан хэмх цохоод хаяхад бэлэн байдаг. Хэрв та өөрийн тэр замаас салахгүй бол түүнийг чинь тэр компьютер тоглоомыг чинь хэмх цохоод хайж байгаатай адилхан. Таныг тэр бардамнаж байгаа зүйлсүүдийг танаас авна. Тийм ээ? Яг гэвэл энэ нь таныг Бурханд ойртуулахын тулд юм аа. Бурхан танд уурлаагүй. Харин таны байгаа байдалд уурладаг бөгөөд таныг өөртөөгөө нөхөрлөхөд буцааж авчрахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг. Харин Бурхан руу тэмүүлсэн хүсэл тэмүүллийг дахин асаах илүү хялбар арга байдаг. Тийм ээ? Өөрөөр хэлбэл заавал тэгж нөгөө нэг Бурханаар тэр нөгөө таныг Бурханаас холдуулж байгаа зүйлсүүдийг тань Бурхан танаас авахыг хүлээх биш. Илүү өөр аргаар Бурханд ойртож болно. Харин Бурхан руу тэмүүлсэн хүсэл тэмүүллийг дахин асаах илүү хялбар арга байдаг.
Бурханаас тийм тэмүүллийг өгөөч хэмээн гуух ба өгөх хүртэл нь тасралтгүй гуйсаар байх юм а. Хүндэт Есүс минь бүхнээс илүүгээр би таныг л маш ойр таньж мэдхийг хүсэж байна хэмээх энэхүү залбирлыг өдөр бүр залбир. Бурхан Бабилонд олзлогчдод хандан Иремья номын 29:13-д та нар намайг үнэхээр олохыг бүхнээс илүү хүсч хайваас би та нарт олдно гэжээ. Би өмнө ч гэсэн та нарт хэлжсэн юм. Би ингээд олон жилийн турш яваад тэгээд ялангуяа энэ шинэ гэрээний Полын бичсэн номнуудыг уншихлаар одоо ингээд миний дотор нэг Полд атаархаж байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг. Тэгээ юу вэ гэхлээр Пол Бурханыг ямар амар тод харж, Бурханы хүслүүдийг ямар тод харж, тэгээд амьдралдаа ямар шийдвэртэй амьдарч байгааг нь хардаг. Тэгээ би өөрийгөө харахлаар би яг нэг унтаа сэрүүний хооронд яг Бурханыг хараад ч байгаа мó, хараад ч байгаа мó, харахгүй ч байгаа мó, ойлгож байгаа мó, ойлгохгүй ч байгаа мó. Би ч хаана яваад байгаа, Бурхан ч хаана байгаа. Ингээд нэг юм манан дунд төөрцөн юм шиг байсан. Тэгээ би олон жил би өдөр болгон би Бурханд ингэж залбирсан. Бурхан минь та миний нүдийг нэг нээгээд яг Пол таныг хардаг шиг надаа ингээд өөрийгөө харуулж өгөөч. Та миний нүдийг нээж өгөөч. Би ингэж нэг юм улаан нойрмгийн хооронд ийм манан төөрцөн юм шиг амьдрмааргүй байна. Би бүх юмыг тод харж амьдрмаар байна. Би таныг ч өөрийгөө ч энэ амьдралыг ч хүмүүсийг ч айгу тод харж амьдрмаар байна. Би ингэ сэрүүн байж байгаа юм шиг амьдрмаар, би унтж байгаа юм шиг амьдрмааргүй байна. Тэгээ Бурханд айгу олон жил залбирсан. Тэгээ би тэр залбирч эхэлсэн үетэйгээ харьцуулах юм бол би харьцангуй сэрсэн. Бурханд миний тэр залбиралд хариулж байгаа. Би өнөөдөр 100% бүгдийг зөв харж байгааг би хэлж чадахгүй. Гэхдээ би олон талаар Бурхан миний нүдийг нээж өгсөн. Бурхан намайг олон талаар сэрээж өгсөн. Би яг тэр залбирч эхлэх хүртлээр байснаасаа бодвол би өнөөдөр илүү амьдралчиг, ертөнцийг би өөрийгөө ч бусдыг ч Бурханыг ч гэсэн тэр үетэйгээ харьцуулахад арай илүү тод харагддаг болсон. Тэгэхээр үнэхээр Бурханаас үүнийг гуйвал Бурхан яг хариулдаг шүү. Таны хамгийн чухал харилцаа, Бурхантай нөхөрлөх энэ харилцааг бий болгохоос илүү чухал зүйл гэж огтдоггүй. Энэ харилцаа бол мөнхөд үргэлжлэх нөхөрлөл юм а. Пол Тимотед 1-р Тимот номын 6:21-т эдгээр хүмүүсийн зарим нь амьдралын хамгийн чухал зүйлээ мэдэхгүй өнгөрөөжээ. Тэд Бурханыг мэдэхгүй байна гэж хэлсэн. Та амьдралын хамгийн чухал зүйлийг мэдэхгүй өнгөрөөж байгаа юм биш үү? Тэгвэл танд яг одоо үүнийг засах боломж байна. Энэ нь таны л сонголт гэдгийг санаарай. Бурхантай хэр ойр байхыгаа та өөрөө л сонгодоо гэж. За ингээд өнөөдөр хичээл дуслаа. 12 дугаар бүлэг